Химс дээр хөрхэн ашиг авцсан. Robinhood дээр хөрхэн ашиг авцсан. Tesla дээр бас гоё хөрхэн ашиг авцсан. Дараагийн хувьцааны юу юм бэ? За зөндөө компаниг харлаа, үзлээ, шинжилгээ хийлээ. За. Миний бас таньдаг геологч уул уурхагийн нэлийн туршлагатай хүнтэй санаа оноогоо солилцлоо. Нэг компаниг олсон. Таад ингээ харж байна. Coeur Mining. Гоё нэртэй. Coeur France en français c'est la Coeur, тэ зүрх гэсэн. Зүрх уурхаа. Тэгээ олборлтын компани гэх юм бол жоохон эвгүй сонсогч байна те. Зүрхийг олборладаг. Окей. Жоохон эвгүй нэртэй. Гоё ч юм шиг, муухай ч юм шиг. За. Ингээ харах юм бол өнгөрсөн жилийн хугацаанд юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ компани одоо техник талаас нь харж байгаа шүү заяа. Энэ 7.75 нэлийн том resistance. За pre-market-ээр одоогийн байдлаараа $7.20 явж байгаа. Сая resistance-ийг цөмөлж чадсангүй. Яг гэх юм бол энэ өсөлт явж байгаа үедээ алтны хан шуулцсан. За гэхдээ бүр халаас ингээ харах юм бол урт хугацаагаар ингээ харах юм бол энд харагдаж байна заяа. 20-21 оны хугацаанд хэдэн хувийн өсөлт хийсэн байгаа юм бэ гэвэл за эндээс орсон гэж бодоод энэ хавьдаа зарсан гэж бодох юм бол 250% ашиг өсөлттэй байх шиг байна. За. Энийг яагаад ярьж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд нэлээд хүртэ хүүгийн төвшин өсөд явж байгаа гэх мэтчлэн. Тэгээд өөрийнхөө асуудлаа шийдэхин тулд Америкчууд ганцхан нэг мөнгө хэвлэх ёстой. Хэзээ цагт Америкчууд мөнгө хэвлэнэ. Доллар хэвлэнэ. Доллар хэвлэхээр юу болох юм бэ гэх юм бол тэ алт өснө. Дайнаас болж ерөөд өссөн худалдааны дайн гих мэтчлэн одоо алт жоохон завсарлага авж байгаа. Гэхдээ энэ компани юу хийж чадсан бэ гэх юм бол маш олон жилийн downtrend-ээс гарсан. Окей. Энийг одоо бүр холоос нь харах юм бол та баг ухаан алтны одоо гэх юм бол энэ компани 1980 оноос хойш ерөөд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ тэнгэрээс унсан компани. Та ингэ харж байна уу? Окей. 300 хэдэн доллартай оргилцэг төр байсан. Одоо энэ 1080-ад оны алтны оргилцэг 2011 оны алтны бум бараг шалаагүй 30 хэдэн доллар. За ерөөдөө энэ компани юу исэн бэ гэх юм бол те нэг том уналтаасаа ингээ гарч чадсан. Бараг дампуурлын ирмэн дээр өрсөн гэх юм уу да. Өхөнгөө алдсан компани гэсэн үг. За тэрнээс хойш юу болж байгаа юм бэ гэх юм бол энэсээ амт гараад те дараагийн нэг жижигхэн uptrend хийгээд тэгээд failдсан. За тэгээ олон жил ерөөдөө ямар range дээр trade хийгдсэн бэ гэвэл эндээс харагдаж байна те. Оролцоог нь хаана байсан бэ гэх юм бол ойролцоо 80 хэдэн доллар. За. Тэгээ энэ цаг өнгөрснийхэн дараа дахиад буцаагаад ерөөхдөө мяарсан компани. Ёроол нь хаана байсан бэ гэх юм бол 4 доллар. Тэ? За тэгээд дахиад алтны ханшин буураад энэ компани үйл ажиллагаа буруу явуулаад дампуурлын ирмэн дээр байсараад ерөөхдөө амьд гарсан. Ёроол нь хаана байсан бэ гэх юм бол 2 доллартай. За. Яагаад энийг ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ урт хугацааны нэг downtrend харагдаж байгаа. За ингээд илүү тодорхой үзүүлчих заяа. Тэ? Эндээс нэг эхэлсэн downtrend байна. За эндээс бас гарцсан breakout хийгээд тэгээд таад ингэ харж байгаа юм бол одоо буцаагаад богино хугацааны 7 хоногийн чарт руу орчъя. Тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол ингээ ер нь бол маш олон жил хажуу тийш явсан. Тэгээд нэг downtrend байгаа тий. Дахиад нэг downtrend-аас хизээ гарсан бэ гэх юм бол 22 оны 9 сард гарсан. Тэрнээс хойш sideways ингэ явсаар байна. За тэгээ шинэ uptrend эхэлсэн. Тэгээд энийг дахиад авч чадаагүй failдсан. Окей. За энэ хугацаанд гэхдээ алтны ханш яасан бэ гэвэл $1900 $2100 одоо $3000 руу явсан. За. Окей. Тэгээд хэдүүлээ хизээний цагт ийшээ одоо орно. Богино хугацаанд. Тэ? Хизээний цагт одоо ингэсгээд орох юм. Яг гэх юм бол энэ breakout хийхэд бараг бэлэн болцсон байгаа. Дахиад resistance дээр тогшоод энийг цөмлөө явуучих. Хизээ юм бэ гэх юм бол бараг дараагийн тайлан дээр байж магадгүй. За алтны ханш буураад эхлэх юм бол энэ дахиад жоохон хойшлогдно. Ерөнхийдөө манай Occidental Petroleum, манай Valaris, манай Devon Energy-тэй жоохон төстэй гэсэн үг. Окей.
Ер нь энд нэг жижигхэн богино хугацааны triangle байгаад эндээсээ breakout хийхээ failсэн. Яг таймингний хувьд бол алтны ханш буураад надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлуу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та хэд бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдэд өгнө. Ер нь энэ компани санхүүгийн үзүүлэлтүүдийн бүгдийг нь ерөөдөө харцсан. Хэдүүлээ ямар байна гэх юм бол одоо Yahoo Finance дээр би таад зүгээр хальт мэдээлэл өгч заяа. Окей. Тэгээд хэдүүлээ ханаас эхлэх юм бэ гэвэл энэ компани баланснаас эхлэе. Яг гэх юм бол үр эндээ чухал. Яг гэх юм бол энэ компани ягаад тутхан өөхөх шахсан бэ гэвэл өрнөөс болж. Тэгээ алтын ханш нь буураад баахан олборлт хийгээд, баахан өрөмтөл хийгээд, баахан лицензээ суугаад тэгээ мөнгө дууссан. Окей. За тэгээ ингээ харах юм бол хөрөнгө нь ер нь бол 21 онд 1.7 тэрбум доллар. Өнөөдрийн байдлаараа өнгөрсөн жилийн эцсийн тайлан дээр 2.3 тэрбумын хөрөнгөтэй. За total debt харах юм бол 500 сая доллар, 520 сая доллар, 550 сая доллар, 601 сая доллар. За өрийн хэмжээ ерөөхдөө нэг сүртэй өсөөгүй. Гэхдээ хөрөнгүүд нь өссөн. Total capitalization өссөн. Окей. Net tangible asset 800 саяас тэрбум 100 доллар л өссөн. Окей. Эргэлтийн хөрөнгө жоохон хасахтай явж байгаа. Гэхдээ энэ бол гайгүй. За хөрөнгө олт хийсэн мөнгө 1.2 тэрбумаас 1.6 тэрбум руу өсөөд явсан. Share dilution хувьцаа шинээр гаргасан 250 сая 250 хэдэн саяас 399 сая руу ерөөдөө өссөн өнгөрсөн жилийн эцсээр. Окей. За дараагийнх нь мөнгө урсгал. Үйл ажиллагаанаас 2021 онд 110 сая доллар олдог байсан бол өнгөрсөн жилийн эцсээр 174 сая доллар олсон. 24 он бүхлээр. Гэхдээ trailing 12 months. Окей, өнгөрсөн 12 сарын хугацаанд энэ компани үйл ажиллагаанаас олсон мөнгө урсгал 257 сая. Хөрөнгө олтын мөнгө урсгал одоо хайгуулга, шинэ лиценз аав, тоног төхөөрөмж аав гэх мэтчлэн 100 сая хасахта санхүүжилтийн мөнгө урсгал хасах дунд 148 сая. Юу исэн бэ гэх юм бол те ерөөхдөө зээлээ дарсан. Тэргээрээ дамжуулаад зээл нь буурсан. Cash-ын ингээ харах юм бол cash-ийн позиц 21 онд 58 сая байсан бол одоо 80 сая доллартай болсон байгаа. Тэгээ capex нь 300 саяас 191 сая доллар руу буурсан. Окей. За одоо орлогын тайланд орцгоё. Орлогын тайлан дээр ерөөхдөө яг гоё юм харагдаж байгаа. За 21 онд 832 сая долларын борлуулалт хийсэн. Тэгээд 24 оны байдлаараа тэрбум 54 сая доллар. Тэрбум долларын борлуулалт хийгээд trailing 12 months өнгөрсөн 12 сар ингээд нийлээд аваад үзэх юм бол 1.2 тэрбум доллар. За өнгөрсөн үйлрэл алтны ханш бол баг түүхэн дээд хэмжээнд олоод дахин хүрсэн. Тийм учраас юу болох юм бэ гэх юм бол энэ борлуулалтын орлого нь өснө. За борлуулсан бүтээгдэхүүний өртөг 640 саяас 800 сая доллар руу өссөн. Бохир ашиг нь 192 сая доллараас даблтаад 400 сая доллар болсон. Үйл ажиллагааны зардал бараг хэвэндээ 91 сая доллараас 116. За үйл ажиллагаанаас олцдог ашиг нь 100 сая доллараас 280 сая доллар яваад за татварын өмнөх ашиг 21 онд 3 сая доллар байсан бол 22 онд бол 63 сая доллар алдагтай. 23 онд 68 сая долларын алдагтай байсан бол өнгөрсөн жилд 126 сая долларын ашигтай ажилласан. Өнгөрсөн 12 сарын хугацаанд 191 сая долларын ашигтай болсон. Окей. За, энэ компанид юу харж байна гэх юм бол айгүй ойлгомжтой. Окей, share шинээр гаргаж байгаа. Гэхдээ энэ компани юунаас хожоод байгаа юм бэ гэх юм бол алтны ханшнаас хожоод байгаа. За тэгээ хэдүүлээ ерөөхдөө Mega Metals дээр хөрхэн ашиг хийсэн. Одоо баг зэрэг ингээ exit хийж байгаа. Утгагүй Mega Metals-аас анхны алтан гараад тэгээ хэдүүлээ дийлэх хуваа зарчна. Окей. Энийн дараа нь юу их вэ гэх юм бол хэдүүлээ энэ компани руу шилжиж орно. Яг гэх юм бол
аль хэдийн олборлолтоо эхэлсэн. Мөнгө алтыг олборладаг, мөнгө алт хоёлоо ерөөхдөө урт хугацаанд, богино хугацаанд, дунд хугацаанд бас богино хугацаанд өсөлтгүй байж магадгүй, дунд хугацаанд өснө, урт хугацаанд бас өсөхийн ер нь бол магадлал маш өндөртэй. Тийм учраас хэдүүлээ энэ компанийг сайн ажиглаад явъя. Окей. Тэгээд үргэлж бидний дүрм юу юм бэ гэх юм бол let the investment come to us. Тэ бид нэг яарч шуналдаж ерөөсөө хэрэггүй. Удахгүй энэ алтны ханш хаа хүртэл унахыг хэдүүлээ харцгаая. Gold bronze гарах юм бол тэ уналттай явж байгаа $3,100. Тэгээд за өдрийн чарт байна тэ. Одоо жишээлбэл уналтын аваад окей нэг weekly chart л орчих. Weekly chart дээр бас нэг сүртэй юм харагдахгүй байна. За ерөөхдөө downtrend channel дээр одоо явж байна. Тэгээ хаа хүртэл унахын зүгээр хэдүүлээ хүлээ. Ерөөхдөө энэ ханш буурал яваал. Одоо ерөөхдөө яг энэ uptrend channel дээр resistance болоо явж байна. Bounce хийх нь үгүй юу? Ер нь бол одоо дахиад нэг bounce хийгээд ингээд тэгэл доошоо явах магадaltaй. Тэгээ хэдүүлээ ерөөхдөө энэ 3100 3000 руу хүлээ. Тэ? Энэ дээр ерөөсөө яарах хэрэггүй. За тэгээд энэ компани үнэлгээ манай School Community дээр удахгүй орно. Би аль хэдийн үнэлгээ хийгээд эхэлсэн. Алтны хувьсгагч дээр би жоохон цаг хугацаа авч байгаа. Тэгээд хэдүүлээ бас энэ компани руу орохороо магадгүй нэг 5-10%-аараа портфолиогоор орох боломжтой яагаад гэх юм бол тогтвортой компани маш олон орд дээр зэрэгцээд ингээ ажиллаа орж байгаа алтны ханш нь өссөн байгаа. Үрийн хэмжээ буурж байгаа. Ерөөхдөө ирэх 2, 3, 4 жилийн хугацаанд алтны ханш шивэрээ үлдэх юм бол эсвэл өсөх юм бол баг зэрэг буурсан ч ерөөхдөө энэ компани ашигтай ажиллахаар ер нь бол нэлийн магадлал өндөртэй. Жишээлбэл өнгөрсөн жил тайлангаа гарахтаа ерөөхдөө энэ үедээ 2600 2700-гийн алтны ханшин дээр хөрхэн ашигтай ажилласан. Одоо тэрнээс хойш ерөөхдөө 2900 3000 3200 3400 дээр алтаа зарж исэн. Тийм учраас энэ компани одоо борлуулж байгаа бүтээгдэхүүний үнэн доошо буураад 2900 2800 руу унсан ч санхүүгийн үзүүлэлтүүд нь ерөөхдөө эрүүл ашигтай гарах юм байна. Тийм учраас downside маш багтай, upside ерөөхдөө дэжгүй байгаа. Ерөөхдөө тэгвэл одоо Hims буюу Robinhood шиг технологийн компани шиг дээшээ пуужиндах магадлал бага. Гэхдээ энэ ерөөхдөө айгүй хөөрхөн тууштай дээшээ мүлхэх маш өндөр магадлалтай. За тэгээ энэ компани үнэлгээ дэлгүүр мэдээлэл авмаргаа бол School Community дээр удахгүй за маргааш орчин. Тэгээд хэдүүлээ энийг зүгээр ажиглаа явжээ. Тийм учраас дараагийн хувьцаа юу юм бэ? Дараагийн өсөлт хаанаас гарах юм бэ? Тайван бэ. Энэ компани бол маш гоё. Зүгээр ор ханшаа зөв сонгох хэрэгтэй. Өөр компани юу юм бэ гэх юм бол манай Valaris байгаа. Occidental Petroleum, Devon Energy эдгээр бүгдээрээ ерөөхдөө маш гоё. Гэхдээ дахиад унах магадaltaй байх. Тийм учраас хэдүүлээ энэ хугацаанд cash дээр суусан ч нэг хохирол байхгүй. Тэ дахиад хэлий let the investment come to us. Бидний хүссэн ханшин дээр одоо энэ 3-4 компани руу хөрөнгө оруулалт хийхээ аль хэдийн шийдвэр гаргацсан байгаа. Гэхдээ зүгээр таймингийн хувьд зүгээр хэдүүлээ тайван, шуналдахгүй, чичрэхгүй, яарахгүй зүгээр хүлээцгээе. За, School Community дээр үнэлгээ хийсэн видеон дээр хэдүүлээ эргээд уулзцгаая. За, хөрөнгө оруулалтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За, өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрэнгүй мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За, хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За, нэмээд тэр санхүүгийн модель, мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу?
хямдах юм байна уу, багцлуугаа нэмэх хэрэгтэй юм уу? Тэр шийдвэр гаргалтын шатаар бараг нэг бүтэн 1 цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл, тийм Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал, тийм ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тийм төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.